За юу байцгаана? Тэнгис байна. Тэгээд миний channel тавтай морил. Тэгээд өнөөдөр би та бүхэнтэйгээ юу ярих вэ гэхээр сэтгэл зүй болон даалт ухамсар хүний хүсэл сэтгэл хөдлөл хаашаа яаж явдгийг ямархуу механизмаар ажилдгийг гэдэг тухай ярилцсан. Тэгээд энэ хөнгөн битгий хүлээж аваарай. Яг бол энэ бидний өдөр тутмын амьдралд гардаг ер нь тохиолддог зүйлүүдийг би ярина. Тэгээд магадгүй таны одоо сэтгэлдээ хадгалсан, удаан хадгалсан юм яагаад ийм юм бол гэсэн юмнуудыг чинь магадгүй тайлж магадгүй. Учир битүүлгээс сэтгэлийн асуудлуудыг чинь тайлж магадгүй. Тэгээд подкаст болохоор ерөнхийдөө жоохон замбраагүй ч юм уу эсвэл нэг тийм чөлөөтэй ярьж магадгүй болохоор ойлгоорой. Тэгээд та нар энийг одоо заавал ч нэг видеогоор нь сонсох албагүйгээр подкаст юм шиг болгоод одоо нэг зөвхөн хоолойг сонсож байгаад хангалттай гэсэн үг. Тэгээд сэтгэл зүй болон яагаад даалт ухамсарыг сонгосон юм бэ гэхээр ерөнхийдөө Монгол сэтгэл зүйчид маш бага тоогоор байдаг. Тэгээд энэ асуудлыг бас хүн болгон мэддэггүй. Сэтгэл зүй болон энэ сэтгэл хөдлөлийн талаар хүн болгон боловсрал ерөнхийдөө мэдлэг айгу бага байдаг болохоор би ерөнхийдөө нэг тийм механизм, схемийн тайлбарлаад тэгээд айгу сонирхолтой юм ярина. Тэгээд яг бидний амьдрал тохиолддог таны сэтгэлийг бидний сэтгэлд ингээд нэг бугларсан юмнууд яагаад ийм юм болоо гэсэн юмнуудыг магадгүй ярьж магадгүй болохоор подкаста дуустал нь сонсороо. Тэгээд ерөнхийдөө подкаста эхлэе. Тэгээд та нарт бичлэг эхлэхээс өмнө нэг юм хэлэхэд одоо миний бичлэгийн 80-аад гаруй хувийг ерөнхийдөө subscribe дараагүй хүмүүс үздэг юм байлээ. Тэгээд бичлэг үзэхээс өмнө subscribe дарчаарай. Намайг 100k subscribe-тай болгоул би маш их баярлж улам их өгөөчтэй зүйл хийх болно шүү. За тэгээд ерөнхийдөө даалт ухамсар маань юу вэ гэдэг вэ гэхээр даалт ухамсар бол ерөөсөө бидний тархины нууц хэсэг. Бидний ухамсарыг 3 ангилдаг. Одоо ухамсар буюу бидний ингэж харж байгаа, сонсож байгаа, мэдэрж байгаа, миний ярьж байгаа, камертай харьцаж байгаа ингээд бүх юм бол ухамсарын түвшний хэсэг. Дараагийн түвшин юу гэдэг вэ гэхээр ухамсарын өмнөх түвшин гэж байдаг. Тэр ухамсарын өмнөх түвшин юу гэдэг вэ гэхээр ерөнхийдөө сэргээн санах боломжтой зүйлүүдийг тэнцээ хадгалж идэг. Одоо таны ингээ байнга бодоод яваад идэх зүйлүүд чинь гэсэн үг л дээ. Одоо чинь өдөөгчөөр гарч ирдэг гэсэн. Өдөөгч нь юу вэ гэхээр одоо чинь Титаник гэд танд би хэлэнгүүд та одоо ингээд таны тархич чинь ингээд шууд ухамсарын одоо өмнөх хэсгээс Титаник гэдэг киноны ч юм уу тэр киноны дуутай тэр кинотой холбоотой дурсамжуудыг ингээд ухамсарын өмнөхөөс ухамсар руу дээшээгээ одоо аваачиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол ухамсарын өмнөх хэсэг. Магадгүй энд таагүй дурсамжууд байгаа, таатай дурсамжууд байгаа. Бидний бүр мартцсан байсан дурсамжууд хүртэл байгаа тийм үү. За тэрнтэй зэрэгцээд таагүй сэтгэл хөдлөлүүд тэр дурсамжтай хамт илэрч болно. Магадгүй таны дургуй ч юм уу, таны хамгийн муухай болзоо ч юм уу, таны хамгийн муухай төршүүд эсвэл таны хамгийн гомдооч исэн хүн одоо давхар ингээд бүлэглээд гараад ирж магадгүй. Энэ бол ухамсарын өмнөх хэсэг буюу. За тэрний дараа даалт ухамсар гэж байдаг. Тэгээд даалт ухамсар нь ерөнхийдөө одоо маш том хэсгийг агуулдаг. Одоо мөсөн уулаар харьцуулах юм бол бидний ухамсар бол зөвхөн орой, жижигхэн орой. Ухамсарын өмнөх бол тэр оройн усны дүнг өнгөцгөн харагдах тэр жоохон хэсэг нь бол ухамсарын өмнөх хэсэг. Тэр маш том хэлбэр бол тэр маш том хоосоо орон зай нь бол даалт ухамсар гэж явагддаг. Одоо би зүгээр хувлаад аваад үзэх юм бол 100% хувлаад аваад үзэх юм бол ухамсар бол хүний 10%. Даалт ухамсар бол хүний 20%. 70% нь даалт ухамсар. Энэ бол бүр маш том. Бүр биднийг зүгээр л удирдах байдаг тэр зүйлийг даалт ухамсар гэдэг зүйл. Зүгээр ухамсар болон ухамсарын өмнөх хоёр бол зүгээр л даалт ухамсарын утсан хүүхэлтэй гэдээ ойлгочих болно. Даалт ухамсар яг үнэхээр юу хийхийг хүсэж чинь юу хийж байгааг л бид нэр хийж байгаа. Тэр даалт ухамсар дотор юу хадгалагддаг вэ гэхээр одоо чинь бид нэр машин барьдаг, дугуй ундаг тийм үү. Тэгээд тэр машин барих болгондоо ингээл дахиад шинээр машин бариад гэж одоо суртгүй шүү дээ. Ерөнхийдөө даалт зуршил рефлекс болцсон зүйлүүд даалт ухамсар дотор хадгалагддаг. Бас хизээч бидний одоо ухамсарын өмнөх бол ухамсартаа санаж хичээж чадахгүй дурсамжууд тэнцээ хадгалагдаж идэг. Бас маш олон сэтгэл хөдлөлүүд асуудлууд тэнцээ хадгалагдаж идэг. Маш олон сэтгэл хөдлөлийн одоо шийдэгдээгүй асуудлууд, шийдэгдээгүй эрч хүч, энергиуд тэнцээ хадгалагдаж идэг гэсэн үг. Одоо жишээ аваад үзэх юм бол одоо хүүхэд насны дурсамж та тэрийг хизээч бүр ингээд хичээгээд санахгүй.
тэр хүүхэд насны дурсамж чинь нохоод хазуулж исэн ч юм уу, тэгээ мууранд оруулж исэн, эсвэл ямар нэгэн амьтнаас амар айж исэн бол таны даалт ухамсар дотор хадгалагдаад үлдчихдэг. Тэгээд таны ухамсар руу байнгын түрэмгийлж идэг. Ер нь бол тэгээ та ямар нэгэн байдлаар шалтгаангүйгээр нохоноос айдаг ч юм уу, шалтгаангүйгээр могооноос, аалзнаас, муурнаас ч юм айдаг гэж болно. Тэр тэгвэл таны хүүхэд насны чинь таагүй дурсамж ч юм уу, таны мэдэрчсэн тэр айдсууд шийдэгдээгүйгээр таны даалт ухамсар дотор үлдсэн гэсэн үг. Өөр одоо зөндөл олон жишээ байж болно. Даалт ухамсарын жишээ гэвэл бас хүсэл гэдэг зүйл байдаг даалт ухамсар дотор. Одоо бидний шийдэж чадаагүй хүсэл, шийдэж чадаагүй айдас, одоо нүүр тулж чадаагүй айдас, илэрхийлж чадаагүй сэтгэл хөдлөл бүгдээрээ даалт ухамсар дотор хоримтлагдчихийдэг. Одоо жишээ нь замуухай ярьлаа гэхэд таны аав ч юм уу, ээж ч юм уу, тэ ямар нэгэн байдлаар нас орчлаа гэхэд та тэрэндээ ингээд сэтгцэн шок болоод өөртөө итгэж чадахгүй хүлээгээд авчлаа. Та тэр хүнийндээ магадгүй хангалттай уйлж дотроо байсан юмыг хангалттай ингэж гаргаж чадаагүйгээсээ болоод та тэрийг даалт ухамсартай хадгалагдах одоо магадлал өндөртэй. Яг гэвэл хүний сэтгэл хөдлөл гэдэг чинь ер нь бол тийм энергитэй, тийм эрчим хүч байдаг. Яг жинхэнэ тэр сэтгэл хөдлөлийн эрчим хүч ер нь хүний ингээ хадгалагдахаараа хүний даалт ухамсар руу орохороо байнгын өөрийгөө илэрхийлэх гэж оролддог. Бүр байнгын таны даалт ухамсараас бүр ингээд ямар нэгэн байдлаар илэрхийлэх гэж оролддог. Тэ магадгүй ингээд та одоо шийдэж чадаагүй асуудлаа тэ уулзахаас айдаг хүнтэйгээ ч юм уу ямар нэг шийдэж чадаагүй эцэг гэхийн аавын тэ амьдралын олон төрлийн асуудлуудыг та шийдэхгүйгээр тойроод гарчлаа гэж бодъё л доо. Тэр ингээд чигээр нь явахгүй асуудлыг та тойроод гарчлаа гэж бодоход тэр зүйл тэгэл алга болчих байгаа гэсэн үг биш. Ер нь бол таны даалт ухамсар руу явчихж байгаа гэсэн үг. Та тэр хизээч шийдээгүй тэр таны хувьд байж л болно. Хизээ нэг өдөр тэр одоо асуудал тантай ямар нэгэн байдлаар таны ухамсар руу ингэж орж ирж идэг. Тэр нь ямар хуу байдлаар орж ирэх вэ гэхээр магадгүй зүүдэнд ч юм. Магадгүй маш их хэмжээгээр алкогол хэрэглэсэн ч юм уу, байнгын алкогол хэрэглэдэг үед. Эсвэл бол буруу хооллолт, их идэх тийм рефлекс маш их хийддэг. Эсвэл бол өөр ямар нэгэн байдлаар ингээд гинт огцсон муурандаа ч юм ингээд ерөнхийдөө ухамсар ингээд булангартаж эхэлсэн үед ерөнхийдөө даалт ухамсар дотор байгаа зүйлүүд ингэж давалгаалж гарч ирэх гэж юу хичээдэг. Тий ягаад тэгж одоо согтуу ч юм уу зүүдэндээ гэдэг гэж хэлж байгаа вэ гэвэл ер нь даалт ухамсар тэ ухамсар энэ төр бол ерөнхийдөө согтуу алкоголны нөлөө хар тамхины нөлөөнд орсон үед ч юм уу эсвэл магадгүй зүүдний үед унтчих үед ч юм уу даалт ухамсар дээшээ гарч ирэх боломжтой байдаг. Тийм болохоор одоо юу гэдэг чинь одоо хүслээр яриад үзье л та. Муу жишээгээр нь яриад үзье. Хүсэл за жишээ нь эхнэр нөхөр хоёр байлаа гэж бодъё. Гэр бүлийн асуудалс авч үзье л та. Эхнэр нөхөр хоёр байлаа гэж бодоход за нөхөр нь тийм үү ерөнхийдөө ер нь жоохон дуу муутай сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг хүн байлаа гэж бодъё. Эхнэр бол ерөнхийдөө байнгын үглээстэй яншаа ч юм уу те нөхрийн дургу хүргэдэг. Айл айлынхаа дургу хүргэдэг байлаа гэж бодоход нөхөр муу санаатай хүн байлаа гэж бодъё л доо. Тэнгүүд эхнэр ингээд ямар нэгэн байдлаар нөхрийнхөө дургу хүргэх боломж нөхөр нь те мэдээч хэрэг араатай амтны лимчин хүн одоо оюун хичнээн оюун ухаантай ч гэсэн хүн араатын чанараас хизээс салж чадахгүй нь бол байгалийн хувь. Тэнгүүд уурыг хүрглээ нөхөр нэг алгадаад авах юмсан ч юм уу те эсвэл бол нэг цохоод авах юмсан ч юм уу эсвэл ингээд амар их уур ингээд хуримтлагдаа тэрийг ингээд гэд орилоод гарахгүйгээр тэрийг ингээд дотроо хүнхийгээ зугаад ингээд дотроо хадгалчлаа маргааш боллоо тэр уур арилсан уу гэвэл үгүй магадгүй ухамсарын төвшөнд ч юм уу ухамсарын өмнөх төвшөнд мартагдлаа гэж бодоход даалт ухамсарын төвшөнд бол тэр хизэж арилаагүй тэр байж л байгаа тэр хоримтлагдаа л байгаа таны дотроос илэрхийлэгдгээл өөрийнхөө одоо боломжтой үеүүдийг хүлээгээ байж байгаа гэсэн үг. За тэгээд тэгж явлаа. Нэгэн гэдэг байлаа. Хэрүүл боллоо. Нөхөр төвчлээ, айл нэг төвчлээ. Сар, 2 сар, 3 сар, 1 жил ингэж амьдрал утгагүй болж хэрүүлтэй явсаар байгаад 2 жилийг ардаа өнгөрөөлөө. Нэг өдөр нөхөр согтуу ирлээ. Тэгээ ерөнхийдөө алкогол хэрэглэдэг байлаа гэж бодоход нэг өдөр согтуу ирлээ. Тэр үед яах вэ? Даалт ухамсар дотор байсан тэр олон хоримтлагдсан нөгөө нэг тэг бүр жилийн өмнөхөөс ахвалаад хоримтлагдсан тэр бүх тэр хар юмнууд
бүгдээрээ ингээд өөрийгөө илэрхийлэх гэж шийдэгдэх гээд ингээд байж идэг. Тэнгүүт нөхөр энэ ч ууцсан байнгут яг уу далд ухамсар ингээд дороотод эхэлсэн үед далд ухамсараас ерөнхийдөө маш их хэмжээний тэр уурнууд бүгд цугларч гарч ирдэг. Энээс болоод гэр бүлийн хүчрхийлэл үүсдэг. Энээс болоод хүүхдийн хүчин үүсдэг. Энээс болоод тэгээ хүчрхийлэл үүсдэг гэж хэлж болно. Энэ бол зөвхөн муу зүйл нь шүү дээ. Далд ухамсар дотор хоригдлогдож байгаа. Тэгээ хүчрхийлэл хүчин яах гэж гардаг вэ? Тэгээ эрэгтэй хүн бэлгийн дурсал, эмэгтэй эрэгтэй аль ч хүмүүс бэлгийн дурсал өндөртэй байдаг. Тэгээд эрэгтэй хүн хүснээ авч чадахгүй тэрийг ингээд нэг ингэчих юмсан. Энийг ингэчих юмсан гэл олон бас цугларсны л ерөнхийдөө тэгээ шийдэж чадаагүй олон цуглар. Магадгүй тэрийг ингээд шийдэж чадсан байсан бол тэр ингээд зөв тайлаа явчих واخгүй юу? Нөхөр магадгүй их нартайгаа ярилцаад тэгээ чи ингээд намайг миний уурыг хүргээд байна. Хоёлаа ингээд нэг нэгнтэйгээ эвтэй бай. Нэгнийгээ хүндлэе гэд ярилцаад тухай үед нь асуудлыг шийдэд явцсан болвол тэр муухай сөрөг энергийн сөрөг сэтгэл хөдлөлийн эрчимүүд ингээд таны далд ухамсар дотор хадгалагдахгүй байсан гэсэн үг. Ер нь бол энэ мэд жишээгээр ерөнхийдөө Монголын гэр бүлтэй хувь хүний асуудал, хайр дурлалын асуудал, дурсамжийн асуудал гэдэг таагүй сэтгэл маш олон зүйл ер нь далд ухамсар болон сэтгэл судлал энэ мөрөөдөл хүсэл гэдэг зүйлүүд холбоотой байдаг. Дараагийн жишээ авах юм гэвэл одоо жишээ нь магадгүй та анхныхаа хайртай учирсан гэж бодъё л доо. Тэнгүүд тэр анхныхаа хайртай учирсан учрал тань ерөөсөө шийдэгдэггүй хоёр тишээ болцсон. Тэ яг салсан юм уу, нээсэн юм уу гэд. Тэ яг цаашаа явах байсан уу, явахгүй байсан уу гэдэг тэнд одоо хүсэл мөрөөдөл байсан гэсэн үг. Тэ тэр хүнтэйгээ та амьдралаа цаашаа төсөөлөд ингээ маш гоё ирээдүг төсөөлцөн байж ил гинт нэг өдөр юу ч болсон тэ олон таагүй зүйлсээс салцсан байлаа гэж бодоход бүх тэр сэтгэл мөрөөдөл хүслүүд ингээд тухайн үедээ зөв илэрхийлж зөв салалтаа хийж чадаагүй улмаас таны дотор ингээд бас л нөгөө далд ухамсар гэдэг зүйл рүү ингээд дарагдчихдаг. Магадгүй сар тий анхны хараа мартахад хэцүү. Сар, 3 сар, 6 сар, 9 сар, 1 жил, 2 жил гэж явж идэл та цаг хугацааны ирэхээр эдгэрээд мартаад дараачийн хүнтэйгээ уулзаад дараачийн хүндээ сэтгэлтэй болоод ингээд явж идэл магадгүй та анхныхаа хайртайгаа 5 жилийн дараа уулзахад тий ерөөсөө холбоогүй хараагүй байж байгаа 5 жилийн дараа гудамжинд зөв санамсаргүй таарахад л яг 5 жилийн өмнө мэдэрчсэн тэр анхны хайрын чинь сэтгэл хөдлөлүүд таны дотор мэдрэгдэж болно. Тэ тэнгуут л хүмүүс тэрийг би ч анхны хайраа мартаагүй байсан мэн гэж эндүрдэг. Тэр зүйл бол ерөөсөө юу вэ гэхээр салалтаа тэр үедээ зөв хийж чадаагүй өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ингээд тэ зөв эрүүлэр одоо цахин зарцуулж чадаагүй улмаас тэр анхныхаа хайрыг ингээд зүгээр буллаад орхисон далд ухамсартай. Тэгээд 5 жилийн дараа таарлахад яг 5 жилийн өмнөх сэтгэл хөдлөл нь тэр чигтээ амьд байж идэг ерөнхийдөө. Байнгын бодоод байхгүй, байнгын байхгүй ч гэсэндээ ерөөсөө далд ухамсараас ямар нэгэн байдлаар ингээд сэрээд тэг ингээд яг юу бол яг ингээд хайртай юм хөр үгүй ч юм шиг, мөн ч юм шиг тэг ингээд маш олон зүйлүүд ингээд тань нөлөөлөд ингээд та шокны байдалд ороод тэгэхээр буцаад тэрийг ингээ байн бодоод буцаад нөгөө нэг биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлүүдээ бүгднийг ингээ бодоод угаасаа л анхныхаа хайртайгаа салгах байсан юм билүү хинч мэдэхгүй шүү дээ. Магадгүй та төрүүлээд уудаад залхах байсныг нь хинч мэдэхгүй. Гэхдээ зүгээр тухайн үеийн хүсэл мөрөөдлөө биелүүлж чадаагүй тэрийг биелүүлэх гэсэн маш олон хүсэл байсан. Тэр хүслээ биелүүлж чадаагүй улмаас л ерөнхийдөө анхныхаа хайрыг одоо мартаж чадаагүй гэж хэлж болно. Энийг зөв илэрхийлж гаргах ёстой байсан. За тэгэл ерөнхийдөө амьдралд маш олон тийм анхны хайрын асуудал ч юм уу тэ энэ хүсэл сэтгэл хөдлөл гэдэг зүйлийн асуудал маш их байдаг. Би хэлсэн түрүүн сэтгэл хөдлөл бол өөрийн гэсэн эрчимтэй тийм эрчим хүчтэй энергийн тийм зүйл. Хүн өөрөө энерги амтан ямар ч амтан энерги эрчим хүч бүх юмнаас үүдэлтэй тийм амтан байдаг бол хүний сэтгэл хөдлөл бол маш хүчтэй одоо энергитэй эрчим хүчтэй тийм зүйл. Тэгээд энэ зүйл одоо хоримтлагддаг сайн талаараа ч муу талаар ч хоримтлагддаг. Одоо чинь сая талбай дээр нэг хүн амиа хорлоо шүү дээ тийм үү. Тэр хүн одоо яг яасан бэ гэхээр одоо мэд бас л амьдралын олон зүйлээс ер нь хүн өөрийгөө ингэж устгах үйл явц болвол тухайн хүний одоо сэтгэл зүйн байдал 100% нөлөөлнө.
За тэгээд яагаад вэ гэхээр тэр хүн яг л далд ухамсартай холбоотой бас тэгээ далд ухамсараас нь бүр хайлтсан бүр одоо хүртэл ингээд бодож цацаж байгаа олон асуудалтай нь холбоотой зүйлүүд байгаа. Өнөө маргаашийн санхүүгийн асуудал тэр хүнд байгаагүй. Тэгээ сар 2 сарын өмнөх ямар нэгэн маргаан худалдаан ч юм уу те одоо таагүй явдал тэр хүнд ерөөсө хамаагүй байсан. Энэ хүн угаасаа л ер нь амьдралаасаа те маш олон жилээс ахуулаад л далд ухамсартай маш олон тийм асуудлыг шийдэж чадаагүй, олон сэтгэл хөдлөлийг тухайн үед нь гаргаж чадаагүй, тэгээ сэтгэл хөдлөлөө зөв захиран зарцуулж чадаагүй болмоос далд ухамсарт одоо буюу сэтгцтэй маш их хэмжээний тийм том бул харч чулууг үүрээд яваад байсны үндсэн дээр амиа орлсон гэсэн үг. Ерөнхийдөө ганц асуудлаас болоогүй гэсэн үг шүү дээ. За тэгэхээр тэр хүн одоо жишээ нь за ингээд амьдралдаа гутардаг, ээж аав нь ийм анхны харин бүтлгүү тэгэл тэ ингээл олон зүйлүүд амьдралдаа авч явах гэр бүл байх хэвээр тэ ингээд маш олон зүйлүүд ингээд бугалж яваад тэр хүн сүултээ тэр олон одоо хүнд чулуунуудыг нэг нэгээр нь өөртөө ингээд шуудаанд хийсэн бол ингээд аваал хадгалаал яваал гэсэн үг. Тэгээл тэр хүн ингээл далд ухамсар нь ерөнхийдөө ингээд дотроосоо ингээд байнга идэгдэж идэг тэ тэр их зүйлийг ингээд хэрүүлжүүлж чадаагүй тэр их зүйлийг асуудал ингээд тэр хүний цээжин дотор ганц чирхэг ингээд урмын үг хэлсэн хүн байхгүй. Тэгээд олон жил хадгалж хоримтлуулж явсаар байгаад хүнд заавалчгүй амиа орлолт биш. Хүнд ер нь заавалчгүй тийм хүнд юм тусгаалбгүй олон жил тэр муухай зүйлүүдээ ч юм уу асуудлуудаа зэгцэлж чадаагүй тойроод зугтсан тэгээд илэрхийлж чадаагүй сэтгэл хөдлөлүүд ерөнхийдөө юу авчирдаг гэхээр ганцаардл сэтгэл гутрал мэдрэлийн ядаргаа стресс депресс гэх маш олон зүйлүүдийг хоримтлагдуулахаас гадна алингээр нь та өвдөж болно. Өнөөдөр маш олон хүмүүс депрессэнд орсон, стресст орсон, сэтгэл готролд орсон явж байгаа. Тэрнээс гадна стресснээс үүдэлтэй, энэ депресснээс үүдэлтэй, ганцаардлаас үүдэлтэй, сэтгэл зүйн өвчнөөс үүдэлтэй яг ийм биет өвчин үүсдэг. Хор тавдар заавалчгүй үүсдэг. Удаан хадгалагдаж явах юм бол тархины, ходоодны, уушигны ямар нэгэн байдлаар энэ хор тавдар үүсдэг. Энийг бол одоо хоолноосоо болсон гэж хэлэхгүй. Тархины тийм ялдан үнзийн хар тамхи арх хэрэгэлдэг, арх тамхи хэрэгэлдэг. Тэгээ янз бүрийн юм үгүй энэ зөвхөн 100% сэтгэл зүйн асуудлаас болж хүнд үүссэн одоо хор тавдар гэж хэлж болно. Энийг хүмүүсийн эмчнэр болохоор зүгээр л онцлогтой мэдээж хэрэг физик аргаар нь ойлгодог. Болохгүй буруу хоол хүнс идсэн мэн ходоод нэгсэн байна. Тарих тамхи, арх тамхи удаан хэрэглэсэн мэн гэдэг үүднээс тайлбарладаг бол үгүй яг үнийг хэлэхэд энэ бол 100% сэтгэл зүйн асуудал байдаг. Тэгээд тэр хүн депрессэнд орсон ч бай сүулдэ ингээд эцсийн түвшиндөө хүрэхээрээ тэр хүн ерөөсөө өөрийгөө устгалд оруулах буюу одоо self destruct suicide хийж одоо өөрийгөө талбай дээр шатаасан гэсэн үг. За тэгээд миний хамтран ажиллагч байгууллагуудын нэг tasty одоо juice цай байгаа. Намайг одоо дэмжиж спонсорлдог гэсэн үг. За тэгээд далд ухамсар сэтгэл зүй гэдэг тийм олон асуудалтай нүр тулгардаг болвол дараагийн ярих асуудал нь бол хүсэл гэж түрүүн ярьсан тийм үү. Одоо нэг билээгүй хүсэл гэж маш олон зүйл байдаг. Би нэг санахын жоохон бахтай ингээл нэг одоо юм амар хүсэж исэн. Тэрийг ингээд сүултээ ингээд зүүдлээд эхэлсэн. Бүр хүсэхээр ингээд зүүдлээд эхэлсэн гэж бодоод үзэлтэй. Тэгэхээр маш их хүчтэй хүслээсэн байхгүй. Тэгээд тэр хүслийг одоо биелүүлж чадаагүйгээс болоод би сүулт нь ойлгосон юм л да. Тэр хүслээ одоо биелүүлж чадаагүй болохоор зүүдлэгдээд эхэлсэн. Одоо ерөнхийдөө тарих бодит байдал дээр тэнгис энийг биелүүлж чадахгүй юм бол ухамсарын төвшөнд ч юм уу талд ухамсарын төвшөнд хийсвэрээр энийг одоо биелүүлээд тэр зүүднээсээ яг тийм биелсэн юм шиг мэдрэмж одоо сэтгэл хөдлөлийн эрчим хүч энерги аваад тэрийгэ зохицуулаад алга болгочих гэсэн тийм зарчмаар миний тарих ажилласан гэсэн үг. Ерөнхийдөө одоо чинь хүсэл хэр юу ч хийж болно тийм үү. За болио л доо. Одоо хүмүүсийн авч үзэх хүслүүд бол
За бэлгийн таашаал байж болно. Тэгээ эсвэл бол одоо юу гэх нэг хүнийг зодохыг хүсдэг ч юм уу тий. Эсвэл бол ерөнхийдөө хүний аратан чанар дээр нь авч үзээд байгаа шүү. За боли арай төвшинлэг юм яригвэл одоо нэг охинтой үерхийг хүсдэг ч юм уу, нэг залуутай үерхийг хүсэж исэн ч юм уу. Эсвэл бол хамтын амьдрал хүсэж исэн. За мэдгүй ямар ч хүсэж байж болно шүү дээ тийм үү. Одоо мэдгүй баг тэ ажил төрөлтөө амар удлаг тийм твшил одоо юу гэдэг амжилт үзүүлэлээ ч юм уу те маш олон төрлийн хүсэл байж болно л да. Энийг одоо маш их хитрхийг хүсэхээр одоо нөгөө биелэлт гэдэг юм нь бодит амьдрал дээр үүсч чаддгүй тий. Бодит амьдрал дээр нөгөө охин руугаа гэд мессеж бичиж чаддгүй, нөгөө залууга хай гэд ингээд харилцаа үүсгээд тэр нь бүтлгүүтсэн ч юм уу тий. Тэр нь бүр ингээд хизэж бүтэхгүй болоод бүр сүлдээ тэр мөрөөдөл бүр биелэхээсээ худраад одоо эсвэл тэр ажил нь бүр яаж ч гэсэн амжилттай байхгүй байгаад байвал тэр тарих одоо өөрөө өөрийгөө зохицуулж идэг гэсэн үг. Зүудлээд ч гэсэн хамаагүй тэр аргаар одоо ерөнхийдөө нойтон зүуд гэж ярьдаг тийм үү. Эсвэл бол тэр ажлынхаа хамт олонтой ингээд баяраа тэмдэглэж байгаа зүудмүүд ч юм уу. Эсвэл бол магадгүй хайртай хүнтэйгээ одоо бүтлгүй хайртай хүнтэйгээ ингээд орон хоол идж байгаагаар ч юм уу зүудлээд тэнцээс маш их торгон мэдрэмж аваад зүуднээсээ торгон мэдрэмж аваад ерөнхийдөө таны тэр бүтээгүй хүсэл ингээд арилж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө тарих өөрийгөө бас хаяа цэгцэлдэг гэсэн үг. Далд хумсруу өөрийгөө хаяа цэгцэлдэг. Тэгээд энэ ямархуу зүйлд мөчүүд явагддаг гэхээр ерөнхийдөө тарих ерөнхийдөө маш тийм залхуу эргэтэн гэж хэлж болно. Тэгээд ерөнхийдөө унтж явахтай тэгээд гүрээл байж явахтай тарих өөрөө зүгээр чи ямар ч шаардлагагүйгээр тарих өөрийнхөө асуудлыг бүгднийг ингээд так шийдэж асуудлуудыг шийдэж явж идэг гэсэн үг. Тэгвэл бүх зүйлүүдийг шийдэж чадахгүй тийм үү. Магадгүй тэгээ зүүдлээ байжсэн чинь сүулдэ бүр ингээд тэр нь бүр нөгөө нэг хүсэл нь бүр илүү авалзаад ч юм уу те. Сүулдэ чинь ингээд гаж дом болоод те. Сүулдэ тэр нь одоо бэлгийн хүчрхийл ч юм баг тийм юм дээр хүртлээр тулах боломжтой зүйлхгүй юу юм бол. За тэгээд энэ хүсэл даалт тухамсар сэтгэл хөдлөл тэ үйл хангалттай үйл чадаагүй юу чадсан уу тэ гэдэг асуудал дээр дараагийн ярих асуудал бол миний бодлоор ойрын одоо энийг тэ аавтай, хүүтэй, нөхөртэй, найз залуутай тэ эрэгтэй дүүтэй хүн болгон сонсоосоо гэж бодож байна. Ерөнхийдөө даалт тухамсар ингээд даалт тухамсар руу юм яаж ингэж хадгалагддیں۔ Тэ даалт ухамсарын өмнөх төвшин даалт ухамсар яаж ажилтгийг илэрхийлж чадаагүй сэтгэл хөдлөл илэрхийлж одоо биелүүлж чадаагүй хүсэл гэсэн юмнууд даалт ухамсартай яаж нөлөөлдгийг харилцдгийг гэдэг зүйлүүдийг ерөнхийдөө ойлгосон бол дараагийн ярих зүйл бол одоо нэг эр хүний асуудал гэж байна л да. Тэнийг сонсож байгаа эрэгтэй хүн ч байна уу эсвэл бол нэг аавынхаа ч юм уу те асуугаад үзээрэй. Чи хангалттай эр хүн байж чадчихэв үү гэж асуугаад үзээрэй. Тэ чи хангалттай эр хүн байж чадчихэв үү? Хангалттай эр хүн гэхээр юу гэж хэлдэг? Хангалттай эр хүн гэхээр юу хэлдэг? Бидний нийгэм бол биднэрт тэгж л зааж өгсөн. Биднийг үйлж болохгүй. Эр хүн үйлдэггүй. Эр хүн бүх зүйлийг нуруунд дээр үүрэх ёстой. Эр хүн гэр бүлээ ямар нэгэн өөрийн сэтгэл зүйн зовлонд унгаах ёсгүй. Тэгээ эр өөрөө унсан хөлт үйлдэх гэдэгтэй адилхан. Ерөнхийдөө эрчүүдийг маш их хатуу чанга байлгах тийм дэгэнд нийгэм тэр чигээрээ ерөнхийдөө эрэгтэй хөлт төрхөөс нь ахуулаад тэгээ анх хөлд орсноос нь ахуулаад ерөнхийдөө эрэгтэй хүнийг илүү хатуу замаар явуулдаг. Тэ бүдрээ дүнд наа чи эрэгтэй хөлт зүгээр. Эрэгтэй хөлт ингэдэг юм бүү? Эрэгтэй хөлтийг ингээд цэрэг шороорон горч юм явуулах хэрэгтэй. Эрэгтэй хөлтийг ингээд спортоор эрэгтэй хөлтөд зодж байгаа. Маш олон байдлаар ингээд эрэгтэй хүнийг ингээд хатуужуулаад үсгчдэг. Тэнгүүд эрэгтэй хүн яг үнийг хэлэхэд эмэгтэй хүнээс илүү хүчмуутай тийм одоо юу гэх юм хоромсон гэх юм уу те. Ийм амьдрах чадвар муутай эс ихгүй юу? Ер нь бол эмэгтэй хүн илүү хүчрхэг байдаг. Эмэгтэй хүн илүү байглаасаа илүү одоо эмгчин гэдэг одоо байдлаар авч үзэх юм бол эмгчин хүн илүү хүчтэй байдаг. Библиэдрийн хуваар биш. Тэгээ сэтгэл зүй оюун санаа тэгээ бүх зүйл өвдөлт мэдрэх ч юм уу тэгээ бие даах чадвар шийдвэр тэгээ бүх зүйлээр илүү эмгтэй хүн илүү хүчтэй байдаг бол эрэгтэй хүн маш их дутууд улмыг төрдөг. Ерөнхийдөө байглаасаа юу биднийг ийм хүчтэй ч юм уу тийм болгодог вэ гэхээр
ерөнхийдөө бид нар нөгөө нэг одоо цаашаа нөгөө нэг юм хөгжих потенциал өндөртэй ген гэж ярих юм уу? Юу гэж юм бэ те? Ямар нэг хөгжих потенциал өндөртэй одоо дундаж эмэгтэйчүүд бол маш олон байдаг. Ер нь эмэгтэйчүүд бүр нэг архинд ороод яваад байдгүй, бүр нэг цойлоод яваад байдгүй. Эмэгтэйчүүд масаараа юм дундаж байх тохиолдол маш их байдаг бол эрчүүд дундажж байдаг бүр маш муу те архинд ороод амьдралаа алдаад явж байгаа ч гэдэг. Бүр ингээ цойлцсон, гоцорсон, Эйнштейн шиг тийм олон хүмүүс бас байдаг. Энэ болохоор ерөнхийдөө бид нар ийм хатуу бүрх замаар явж байгаагаараа ингээд хөгжих боломжтой бол тийм байдаг үг гэхээс биш. Яг байглаас авч идэх юм бол бид нар бол их сул дорой хамтад. Тэгээд одоо яриад одоо эргээд яриандаа буцаад орох гэхвэл хангалттай эр хүн байж чадчихна уу? Эр хүн гэхээр юу гэж хэлдэг ингээд тэнгууд саяных шиг өөлдгөө эр хүн ингээд тэнгууд ийм олон одоо нурсан юм байгаа л да. Тэгээд би таны одоо боцныг ярих гаагүй. Яг гэвэл эрэгтэй хүн миний бодлоор үйлдэг байж жинхэнэ эр хүн юм шиг санагддаг. Эрэгтэй хүн яг өөрийгөө ямар ч эгогүйгээр өөрийгөө тийм эмзэг гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаг байж илүү жинхэнэ эр хүн юм шиг санагддаг. Тэ хангалттай үйлж байгаагаа харуулах тэ өөрийнхөө эмзэг гэдгийг харуулах хангалттай тийм зоригтой эр хүн мөн үү? Эр хүний чанаруудаас авч үзвэл эр хүн яг зоригтой байдаг шүү дээ тэ. Тэнгүүт тийм чанараа харуулж чадах тийм зориг байгаа юу гэдэг чи асуудалхгүй. Тэгэхээс биш айхгүй байх ч юм уу те тэрийг шийдвэртэй ингээд шууд хийчдэг тийм зориг яриаг. Тэгээ тийм л зоригтой юм бол уйлж байгаагаа харуулах, өөртөө тусламж хэрэгтэй байгааг харуулах, өөрийгөө эмзэг би юм эмзэг амтан гэдгээ харуулах тийм хэмжээний одоо эр хүн байж жинхэнэ эр хүн болно. Яагаад вэ гэвэл түрүүн гэр бүлийн хүчирхийл дээр авч үзсэн тий таагүй дурсамж, таагүй сэтгэл хөдлөл, таагүй шийдэж чадаагүй асуудлуудыг дугаал, залгаал, хинтээч хуваалцахгүй ингээ байж ийснээс тухайн үед нь заавал ч үйл галдгүй л дээ. Гэтэ зүгээр тухайн үед нь ярилцаад тэрийг илэрхийлээд явчвал дараад нь одоо гарах хор хөнөөл бага. Тэ магадгүй та тэгэж юм дотроо хөмхийгээ зууж тэгээд муухай одоо тэр ингээд авчих юмсан тэгээд авчихсан мó Балтангстан дээр алчих юмсан ингээд олон жил ингээд бодож явахынхаа оронд тэрийгээ ингээд тэг зүгээр тэрүүхэн хүндээ найзтайгаа уйлаад ч юм уу те эсвэл тэрүүхэн хүндээ их нартайгаа ингээд хэрэлдээд ч хамаагүй ингээд ойрлж чарлаад ингээд уураа гаргаад явчих юм бол та дараад нь гэр бүлийн хүчрхийл үлдэхгүй байх боломжтой. Та дараад нь сэтгэл готрол депресд орохгүй байх боломжтой. Депресд орно гэдэг чинь бас амар хүнд эмчлэгдэхгүй амар ядаргаатай өвчин. Тэ одоо монголоор дөрөнд стресс депрессэнд орсон хийн өвчин гэл амар ядаргаатай олон юм ярьсан. Тэгэл тэрний эмчлэгдэхгүй ингээд таралтан дэшээ доошо болоод ингээд амар олон тийм өвчнүүд байдаг. Иннээс өөрийгөө хамгаална. Стресстгүй байна гэдэг чинь тэ стресстэж тэгж явахгүй байна гэдэг нь буруу хоолны зуршил, арх, тамхинаас хол байхын шинж. Ингээд эрэгтэй хүн өөрийнхөө одоо сэтгэл хөдлөл энэ даалт хумсар гэдэг бүхтэй энэ хүсэл мөрөөдөл гэдэг бүх зүйлүүд ийм уян хатан ийм зөв захиран зарцуулах юм бол дараа нь гарах тэр одоо хор хөнөөл багасна. Арх тамхины хамааралтай байх нь илүү бага. Тэгээ эрүүл мэндийн тал дээр илүү бага, оюуны эрүүл байдал нь илүү өндөр. Тэгээд бүх зүйлээрээ ийм сайхан байх юм бол гэр бүл нь сайн байна. Эрүүл мэндээрээ боломжийн байна. Тэгээд сэтгэл санаа гэр бүл эрүүл мэндэд дажгүй байх юм бол эдийн засгаараас одоо өөрийгөө аваа явчихна. Гэдэг маш олон зүйлээр ерөнхийдөө эр хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг, ярилцаж чаддаг, үйлч чаддаг, тэрийгэ тухайн асуудлаа зөвөр шийдэж чаддаг байх юм бол ингээ маш олон төрлийн эерэг нөлөөллүүдийг дараа нь хүүхдэд чинь, эхнэрт чинь, гэр бүлд чинь, аав ээжд чинь, хамаатан саданд чинь ингээд маш олон тэг жижигхэн л ийм уяас занглаан дээр л айгүй олон зүйлүүд ингэж дараад нь эерэг нөлөөгөө танд үзүүлнэ шүү гэж хэлмээр байна. Тэгээд миний одоо түрүүж ингээл ярьсан даалт тухамсар тийм үү. Тэгээд даалт тухамсар ингээд 3 төвшөнтэй байдаг гэж би танад хэлсэн. Ингээд энэ бүх зүйлүүдийг ийм эрүүлээр авч явах юм бол
Ер нь бол одоо таны эрүүл мэнд, гэр бүлийн чинь эрүүл мэнд, хүүхдүүдийн чинь эрүүл мэнд, найз нөхөд, найз залуу, найз охин тэ маш олон зүйлүүдийн эрүүл мэндээс гадна таны шийдэж чадаагүй дотроо байгаа одоо буугалж явсан олон асуудлууд магадгүй тайлагдах байх гэж итгэж байна. Одоо миний хувьд өөр дээрээ аваад үзэхэд хүртэл одоо маш олон төрлийн буугалсан зүйлүүд байсан, шийдэж чадаагүй асуудлууд байсан. Энэ нэр яагаад ингэсэн болоо гэсэн зүйлүүдийг би ингээд даалт ухамсар, сэтгэл хөдлөл яаж ажилтیں۔ Даалт ухамсар гэж юу юм? Тэ энэ хүсэл мөрөөдөл, хүсэл гэдэг юм ямар хүчтэй юм? Зүүднэр яагаад юу илэрхийлэгдээд байгаа юм гэдэг зүйлүүдийг би ингээд өөр дээрээ тайлж өрнүүлж чадсан. Тэгээд даалт ухамсарыг хэлсэн бол одоо тэрэн дээр суурилсан, сэтгэл хөдлөл дээр, хүсэл дээр суурилсан зүйлүүдийг дахиад цаашдаа ярив. Тэгээд дараагийн ярих зүйл бол сая эр хүн тэ яг та эр хүн байж чадж байна уу гэж асуусан бол тэ дараагийн ярих зүйл бол одоо донтолт. Та одоо сэтгэл зүгээ эрүүл авч явснаар донтолтод бага ордог. Би түрүүн хэлсэн тийм арх тамхины хамаарал багтай байна гэд хэлсэн. Ер нь донтолт гэдэг юм чинь зөвхөн харь тамхиар биш. Эрэгтэй хүний хувьд бол хүүхнэр байж болно, мөрийтэй тогломоор байж болно, писи тогломоор байж болно, архиар байж болно, тамхиар байж болно, харь тамхиар байж болно. Тэгээ маш олон эмэгтэй хүний хувьд ямар ч ялгаа байхгүй. Юус ямар ч ялгаа байхгүй. Ингээ маш олон зүйлээр ингэж донтож болдог. Энэ донтолт юунаас үүсдэг юм бэ гэхээр ерөөсөл цэвэр таны сэтгэл зүйн асуудлаас үүсдэг. Нэг ийм судалгаа байдаг. Би одоо яг нэг он нэр мэрийг бас ингээд мартчихжээ. Ингээд подкастлогоор арай чөлөөтэй ярих гэдэг нэг тийм амир ясангүй. Гэтэ нийтээс ингээд хайгаад үзэх юм бол яг байгаа. Тэ яг ингээд Google-аас хайгаад үзсэн бол тэр судалгаа байгаа. Ямар эрдэмт хийсэн, юун дээр туршсан ингээд бүгд дээр байгаа. Тэр туршилтанд судалгаан дээр харах ордог. Тийм үү. Тэнгүүд харах ороод юун дээр туршилт хийсэн мөн хероин буюу героин ч гэж ярьдаг тийм нэг хар тамхиг мэдэн тийм үү. Маш өндөр донтуулах бодистой. Маш өндөр одоо хүндтэй ордог хар тамхины нэг гэж хэлж болно. Одоо нэг мөс зөс гэдэг шиг те хероин гэдэг нэг тийм хар тамхи байдаг. Тэрийг одоо хархан дээр турсан. Яаж турсан бэ гэхээр харахыг нэг хайрцан дотор ганцаараа гин хийгээд хажуу талд нь одоо цэвэр ус гардаг. Хажуу талд нь хероинтэй ус гардаг хоёр тийм одоо усны цорх хийгээд тавьсан. Тэнгүүд тэр харахыг ингээд эхний хэдэн хоног ингээд ажиллахад эхний хэдэн хоног ерөнхийдөө тэр цэвэр усыг л ууж байсан. Цэвэр усыг л ууж байсан. Тэгээд цэвэр усыг ууж ягаад хэд хоногоос ч юм дэ хэдүүлээд 14 хоногоос ч илүү ингээд удаан тэр харахыг ганцаараа ингээд байлгасаар байж идэл нэг өдөр одоо нэг хероинтай усаа уугаад эхэлсэн. Тэр өмнө нь болоод үнэрлжээд одоо цэвэр усаа ууж байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ удаа болохоор усаа ингэж орхингуудаа хероинтай усыг ууж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд хероинтай усыг тэр хулган ерөөсөө өхөн үхтлээ хероинтай усыг уусаар байгаа л үхсэн. Нэг юм судалгаа байсан. Тэнгүүд дараагийн судалгаан дээр юу орсон бэ гэхээр хероинтай усыг байлгасан, цэвэр усыг байлгасан. Гэхдээ харахны тоог 2-оос дээшээ болгосон. Тэгэхэд тэр харахны тоо нь одоо ингээд 2-оос дээшээ одоо бүлгээр амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Харилцаа холбоо, коммуникацтай амьдарч байгаа гэсэн үг. Ганцаараа биш, өөрийн төрлийн ямар нэгэн эрхчин эмэгчтэй ямар нэгэн тийм амьтантай хамт байхад тэр хоног харахнууд 14 хоног болсон ч цэвэр усаа л уугаадсэн ерөнхийдөө бол. 14 хоног болсон ч гэсэн цэвэр усаа л уугаадсэн. Тэгээд ерөнхийдөө бас тэгээ энэ одоо ганцаардлаас болоод ч юм уу тэ энэ ганцаарлын депресс энэ стресснээс болоод бас амьд хар хүртэл ерөнхийдөө иймэрхүү үйл үзүүлж ин гэж судалгааны дүгнэлтэнд хүрээд ерөнхийдөө хар тамхи тэ бодисноосоо биш юм байна. Энэ хүний сэтгэл зүйнээс юм байна гэж ерөнхийдөө эрдэмтэд нь үүдсэн. Тэгээд тэнчнээс одоо юугаар аваад үзэх юм бол одоо хероин бол үнэлэхэд эмнэлгийн нөхцөлд байнгын хэрэглэгдэж идэг бодис гэж хэлж болно. Одоо чинь нэг хүн одоо машин дайруулчлаа гэж бодъё л доо. Тэ маш хүнд машин дайруулад хөлн ингээд одоо хуураад бүр ингээд
тэг амар эвгүй болцсон байлаа гэж бодоход тэр хүнд өвчин намдах ч юм уу тайвшруулах ямар нэг ингэ юм тарихад тэр хүнд хероин тарьдаг. Тэгээд бас Америкийн цэргүүд ерөнхийдөө орсон цэргүүдтэй дайн гэдэг юм чи амар хүн сэтгэл зүйтэй бас л эвгүй маш хүнд зүйл. Тэнгүүд цэргүүдэд тэрэнд одоо зоригжуулахын тулд ч юм уу те эсвэл тэр сэтгэлийн зовлонгууд нь мартуулахын тулд маш их хэмжээгээр хероин шахдаг, тарьдаг, өгдөг. Тэгээд аавд үзэхэд те одоо ингээд аавд үзэх юм бол одоо тэр хүн болгон мэс засалд орж байгаа тэр хөлөө эмслүүлж байгаа эмнэлгээр ороод гарч байгаа хероин тариулж байгаа хүн болгон л одоо хероинд донтчоор байгаа байхгүй юу? Ер нь бол тийм л амар л донтуулдаг юм бол баг хүн болгон л дахиж ингээл өөрөө баг осолд ороод албарт хероинд шахуулаад байх боломжтой байхгүй юу? Цэргүүд ч гэсэндээ те ингээд цэргээсээ халагдаад дайн дажингаас холдоод жирийн амьдралдаа орохдоо дахиж тэр хероин гэдэг зүуд нэг ч гар хүрдэггүй. Бүгд эрүүл сэргийг цаваа байж идэг. Яг тэр эмнэлэгт үзүүлсэн хүмүүстэй адилхан. Тэгэхээр ерөөсөө энэ хар тамхи ямар нэгэн донтолт гэдэг зүйл чи ерөөсөө тэр бодисонд нь байдаг юм байна. Ерөөсөө хүний өөрийнх нь тэр сэтгхүүд нь л байд юм байна. Хүн донтоход бол одоо юунд ч донтож болдог. Тэгээ донтолт нь ямар нэгэн зүйлийг мартуулдаг ч юм уу. Тэгээ даалт хумсартай холбогдоод үзэх юм бол одоо та арх хэрэглэснээрээ таны даалт хумсар дотор таныг ингэ мэддүүлэхгүй байгаа. Даалт хумсар дотор чи ингэ тэр нэг таныг дотроос чи идээд байгаа зүйл тань хизээч ухамсарын төвшөнд мэддэхгүй. Та ингэ юу юм болоо гэж бодоод ч та хизээч олохгүй. Гэхдээ даалт хумсар чинь таныг ингэ дотроос чи байнга идэж байгаа юу гэдэг мэддэхгүй зүйл. Тэр зөвхөн арх уух үед ч юм уу, PC тоглох үед ч юм уу, одоо тэгээ хүүхэндөх үед ч юм уу, казино тоглох үед ч юм уу ямар нэгэн байдлаар ингэ юмд донтчиж тэр ингэ дарангуулагдж идэг болохоор хүн ерөнхийдөө донтолт бас өөрөөсөө хүсдэг гэж хэлж болно. Тэгэхээр та ямар нэгэн те одоо нэг Америкийн одоо нэг homeless гэж ярьдаг шүү дээ те орон гэргүй хүмүүс бүгдээрээ ямар нэг юмд донтцсон байдаг. Одоо өвсөнд ч юм уу, weed гэж ярьдаг тийм марихуана гэж ярьдаг тийм өвсөнд ч юм уу донтцсон, мөсөнд донтцсон, архинд донтцсон, хероинд донтцсон маш олон хүмүүс байдаг. Тэгээд аваад үзэхээр тэр хүмүүсийг ингээд үнэхээр донтоод орон гэргүй болоод хэцүүдсэн юм уу гэхээр үгүй. Яг үнэлэхэд тэр хүмүүсийн 90% нь амьдралын ямар нэгэн хүнд асуудалтай нүүр тулгараагүй зүгээр л донтолтонд орсон байдаг. Одоо сэтгэл зүйн маш их тэнхээгүй байдлаас болоод, маш их залхуу байдлаас болоод донтолтонд орсон байдаг. Тэгээд амьдралдаа нөгөө нэг юм өөрийгөө дутуу үнэлж 30 40 хүрчээд хахад үеийнх нь ингээд өөрөө хаягдах тийм мэдрэмжтэйгээ үлдсэн. Тэнгүүд өвс бол одоо ингээд судалгаагаар ямар ч судалгаагаар аваад үзэх юм бол одоо та дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар байж болно. Google дээр үзэж болно. Өвс өөртөө донтуулах бодис за агуулдаггүй хин чашийн. Нэг ширхэг тамхинаас бага. Нэг ширхэг одоо ийм савтай колоноос бага. Тэгээ нэг ширхэг глас вайнаас бага хэмжээний донтуулах бодистой. Бараг донтуулах бодисгүй гэж хэлж болно тийм үү. Бараг зүгээр кофе, элсэн сахар махар илүү донтуулах бодистой байхгүй юу? Ер нь бол тэнгүүд тэр хүмүүс өвснөөс болоод орон гэргүй болоод тэгээ архинаас болоод олон гэргүй болоод байгаа гэвэл үгүй. Тэр хүмүүс өвс байхгүй, арх байхгүйсэн бол мөс хероин л донтно. Тэр хүмүүс зүгээр л угаасаа өөрөө л тэр ямар ч тийм арх өвс тэр хүнд төрлийн хар тамхиуд нь байхгүйсэн ч гэсэн ямар нэг юм донтгол зүйтэй хүмүүс байсан байхгүй угаасаа. Энийг болохоор ямар нэгэн байдлаар тийм юм хэрэглээд донтчлаа, ийм юм хэрэглээд донтчлаа гэж гэх ямар ч тийм асуудал ерөөсөй байхгүй. Зүгээр л тэр хүмүүсийн даалт ухамсар, тэр хүмүүсийн ухамсар маш олон зүйлийн одоо жижиг том асуудлууд ингээ хоримтлагдаад тэрийгэ давж туулж чадаагүй байдлаас болоод тэгээ зөвхөн тэр зүйлээ хэрэгжилж иж тэр зүйлээ мартдаг ч юм уу тэр даалт ухамсар дотор байгаа хэцүү зүйлүүдээ ингэж дарангуулж иж ингээд тайвширлыг авдаг. Тэгээ тэнцэнээс ингээд буцаад гоё амьдарч байгаа юм шиг мэдрэмж авдаг. Буцаад тийм зүйлийг авдаг болохоор л ерөнхийдөө хүмүүс донтдог гэж хэлж болно. Йоо тэг ямар олон юм ярьж байна. Тэгэд ерөнхийдөө миний ярихыг хүссэн зүйлүүд бол ингээд даалт ухамсар, хүний хүсэл гэж юу юм те хүсэл юун дээр хэрэгжиж болох юм гэдгийг бүгдэн дээр нь ярьсан. Тэгээд илэрхийлэгдэх хүсэл хөдлөлүүд маш хүнд одоо маш хор уршигтай аль болох уйлж байгаарай. Ууралсан бол тэрийг зөв аргаар шийдэж байгаарай. Тэ сэтгэл хөдлөлөө эрүүл байлгаарай. Тэгээ даалт ухамсарын схемийг ерөнхийдөө ашиглаад сурцсан зүгээр тэгээ бидний одоо маш олон зүйлд хэрэг болдог.
даалт ухамсарын схемийг ашиглаж сурч хэрэгтэй. Тэгээ 10% нь ухамсар, 20% нь ухамсарын өмнөх. Тэгээд үлдсэн 70% нь даалт ухамсар. Энэ бол биднийг удирдчийдэг бидний цөм гэж хэлж болно ерөнхийдөө. Тэгээд даалт ухамсар юу гэж хэлж чинь ухамсар тэрийг л хийдэг гэж хэлж болно. Тэгээд даалт ухамсар бол өөрөө маш олон төрлийн чадвар одоо ичдтэй та нарт ингээд бүр ингээд гүнзгий ярих юм бол одоо маш олон зүйлийн зүйлүүд байгаа. Дотор нь эго, супер эго гэсэн зүйлүүд байгаа. Эд нь бол тийм амьтанлаг, аратанлаг бүх зөв хэрэгцээ, хүсэл, шаардлага одоо хангагдаж явах ёстой гэсэн тийм философитой тийм бүдүүлэг аратанлаг шинж бол эго нь болохоор одоо арай илүү бодит зүйлүүдийг одоо амьдралын бодит байдлыг хүлээж авдаг тий. Шууд бүх хүсэл одоо шууд биелэгдэх шаардлагагүй. Тэрийг арай ухаалаг байдлаар одоо биелүүлж болно гэдэг зүйл ч юм уу. Супер эго нь болохоор бүр эгогийн дараагийн төвшин буюу бидний ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээ, тэгээ эцэг эхийн захиас өөрөө өөртөө өгсөн амлалт гэдэг ч юм уу. Тэгээ хүсэл яг одоо биелэгдэхгүй ч байж болно шүү. Энийг ингээд сахилга баттайгаар авч явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд байдаг. Тэгээд гэр бүлийн хууралт ч юм уу, бас эр хүний олон төрлийн асуудлууд энэ сэтгэл хөдлөл, даалт ухамсар, хүсэл гэсэн зүйлүүдтэй холбоотой сэтгэл зүй бид нэр эрүүл байж ах. Зарим хүмүүс нь эрүүл байхын тулд хууралт хийж явах ёстой ч гэдэг ч юм уу те. Янз бүрийн амар олон төрлийн асуудлууд байдаг. Тэгээд энэ чинь өргөжлүүлж ярих гэвэл яг уу гэр бүлийн хууралтыг авч үзэж болж байна. За тэгээд гэр бүлийн хууралтыг даалт ухамсартай, сэтгэл зүйтэй тэгээд энэ хүсэлтэй яаж холбох юм бэ гэвэл ерөөхдөө би түрүүн хэлсэн тийм үү. Нөгөө хүн хичнээн оюун ухаантай ч гэсэндээ байгалийнхаа аран шингаас тэр нэг даалт ухамсар дотор байгаа эдээсээ салж чаддгүй. Тэр хизээч салж чадахгүй бол тэр бүр яасан ч хүн байгалаас салж чадахгүй гэсэн. Ер нь бол эд гэдэг нь одоо би түрүүн хэлсэн тийм нэг бүдүүлэг бүх хэрэгцээ хүсэл яг одоо хангагдаж явах хэвээр. Одоо тэр iPhone 12 байлаа гэхэд тэрийг шууд хулгайлаад авах хэвээр гэсэн тийм бүдүүлэг хүсэл гэсэн үг байхгүй. Одоо тэгээ шууд л авах. Тэрийг мөнгө одоо эго шиг тэг мөнгө олоод тэгээ хөдөлмөрлөөд тэрийг мөнгөө өгөөд авах биш. Тэгээ одоо чинь тэр нэг эмэгтэй хүн эрэгтэй хүний хүслэх юм бол очоод шууд унтах ч юм уу те. Эсвэл бол эрэгтэй хүн дээр одоо шууд хүчин хийх ч юм уу те. Тийм бүдүүлэг аран шинтэй гэж хэлж болно эд. Гэр бүлийн хууралтан дээр авдрах юм бол бас хүн хизээж тийм одоо байгалийн тэр бүдүүлэг зангаас хизээж салж чадахгүй. Энэ бол одоо бидний эвлэрэх ёстой зүйл. Тэнгүүд эрэгтэй хүн байгалаасаа одоо нэг тэ дээр үеэс ахуулаад одоо чинь олон улсын хаадууд ч юм уу амьтад ч байна уу хаадууд ч юм уу тэ Султан, Чингис хаан тэ юу гэдэг Европ, тэр Ром бүхэл хаадууд олон их нэртэй байсан. Тэнгүүд нөгөө эндээс юу харагдаж байгаа юм бэ гэхээр одоо нэг арслангийн сүрэг ганц эргчэнтэй байдаг шиг л баггүй. Ер нь бол тэгж хэлж болно. Тэгээ чонын сүрэг ч гэсэндээ те нэг толгойлогчтой байдаг шиг. Нэг одоо альфатай байдаг шиг. Эрэгтэй хүн ч гэсэндээ ерөнхийдөө альфа мейл гэж ярьдаг тийм үү. Тиймэрхүү үзэл ерөнхийдөө явагддаг. Байгалийн тэр шин чанар явагддаг гэсэн үг байхгүй. Тэнгүүд нөгөө нэг паг эхнэр нь байж идэг. Тэнгүүд паг гэдэг нөгөө нэг дотроос нь эдэн даалт ухамсараас нь эдэн ингээд нөлөөлөд байгаа байхгүй. Тэнгүүт ингээд өөр эрэгтэй хүн ингээд болохгүй бүтггүй гэсэн өөр эмэгтэй хүнийг ингээд хараад эхэлдэг ч юм уу те. Эхнэр нь гоё биетэй байж болно. Эхнэр нь ингээд лаг BBW те бүр ингээд тийм тайпны ч юм уу. За ямар ч байж болох юм бүү мэд. Эхнэр нь ингээд маш гоё биетэй царилэг байсан ч гэсэндээ эр хүн нөгөө нэг байгалийнхаа тэр мөн чанараас одоо эдээсээс эмэгтэй хүн ч гэсэн ялгаа байхгүй. Хүчрэг одоо альфа мейлийг харах юм бол өөрийнхөө одоо тэр эрийг бас урах шин чанар харагддаг. Зүгээр эрэгтэй хүн дээр тайлбарлах юм бол одоо муугаар нь бид нэр одоо бүх юм авч өгдөг болохоор эрэгтэй хүн дээр нь тайлбарлаж байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг ингээд за одоо залуу хэмжин шууд юугаар нэрч бавчих юмсандаа гэсэн хүсэл нэг төрчлөө гэж бодъё л доо. Тэ өөр төрлийн эмэгтэй хүн. Одоо эхнэрээс нь арай нарийнхан арай өөр төрлийн мэдрэмж өгөх тийм эмэгтэй хүн байлаа гэж. Пак тэрийг нэг бодлоо. Тэнгүүд нь тэн дундаас супер эго ажиллаж эхэлнэ. Нөхрөө эхнэрээ хуурж болохгүй. Тэ энэ бол гэр одоо ариун бус явдал ч
ч юм уу те энэ бол байж болсгүй нийгмийн байж болсгүй минийхнэр гомд бла 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 гэдэг маш миний нөхөр гомд бла 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 маш олон супер эго ажиллаж эхэлдэг дагалт ухамсарт нь. Тэнгүүд зарим үеийн хувьд болохоор супер эго нь ажиллахгүй өөр эго л ажилладаг. Супер эго тэднээс маш сул байгаа гэсэн үг. Тэнгүүд эго нь ажиллахаараа шууд очиод хийждэг юм аа гэхэд очиод тэгээ дараад нь дугаар муугарыг аваад ч юм уу дараад нь нууцаар ингээ харьцах ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө хууралт явагддаг гэсэн үг. Гэхдээ хизээвэ гэхээр эхний удаадаа төвчж болно. Хоёр дахь удаага эмгтэрийг хараад төвчж болно. Ингээд олон төрлийн эмгтээчүүд ингээд олон сайхан эмгтээчүүд ингээд харагдаад зөрөө хажуугаар нь явна. Ингээд нөгөө байгалийн зөнгөөр хүн чинь ингээд бодсоор байгаад яг нөгөө нэг зодчих юмсан да, алчих юмсан да гэсэн тэр нөгөө нэг бодлууд ингэж далд тухамсар дотор одоо идэд дотор ингээд хоримтлагдсаар байгаад тэднээс чинь нэг юм бүхэл хүсэл болж гарч ирээд сүүлдээ ийм одоо mentally the broke болдог бүр ингээд нэг юм тэгээд сүүлдээ ингээд ийм гаж зүйлүүд ингээд сэтгцэн ийм эрүүл бус байдал үүсдэг. Одоо тэр бодлуудаа бүгдийг хийнч чадахгүй зөв одоо ингэж авч чадахгүй байснаасаа болоод ерөнхийдөө ийм сэтгэл зүйн эрүүл бус байдал үүсдэг. Тэгээд тэгэхээр юу үүсдэг вэ гэхээр одоо яг бүр нэг өндөр эготой хүмүүс гэхэд одоо хэцүү амьдралтай хүмүүс хэцүү зүйлүүдээр аваад үзэх юм бол нөгөө нэг хүчин нөгөө нэг хүүхдийн хүчирхийлэл тэгээ нөгөө нэг л зүйлүүд үүсдэг. Тэрнээс өмнө юу үүсдэг вэ гэхээр хууралт үүсдэг. Тэгээ нөгөө нэг л дотор нь цуглараадсан олон зүйлүүдийг л биелүүлэх гээд байгаа байхгүй юу? Далд ухамсар нь ингээд бүр ингээд биелүүлэх гээд тэрийг ингээд юу ч хамаагүй ашиглаад ингээд биелүүлэх гээд байдаг. Тэнгүүтээ за нэг биелүүлчлээ гингүүт л нөгөө нэг байглаас өгөгдсөн хүсэл нь арилждаг гэсэн үг. Тэгээ тэр хүслүүд л нэг тийм том бүхэл хүсэл ингээд хоримтлагдсаар хагаад өөрийгөө биелүүлэх гээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүү тэр нь ингээд арилждаг. Тэгээд арай илүү сэтгэлийн эрүүл байдалтай болдог зарим эрэгтэйчүүд нь хуурснараа зарим эрэгтэйчүүд нь одоо муухагаар ярихад гэр бүлээ илүү зөв авч явдаг гэсэн үг. Зарим нь бурхан гээд нэг ч хуурахгүй өөрийгөө амар их супер эго дотор хорсоор байгаад бүр ингээд тэгээ согтуу мохтууд янз бүрийн үйлдэл хийцэн хүмүүс бас байдаг. Эмэгтэйчүүд ч гэсэн ялгаа байхгүй. Байгалгаа зөнгөөр өөр төлөө өөр хүүхдээ хүчрхэг альфа мейлийн гарт өсгий гэсэн тийм зөнтэй байдаг. Тэгээд одоо мөнгөтэй хүнийг илүүд үздэг. Бэлтрийн хувьд хүнийг илүүд үздэг те одоо царайлаг юу гэдэг бүх зүйлээр ингээд альфа хүнийг одоо бас л ялгаа байхгүй хүсдэг гэсэн үг ерөнхийдөө. Иймэрхүү байлаас болоод ерөнхийдөө гэр бүлийн хууралт, ярилангуй эрчүүдийн хууралт маш их байдлаар үүсдэг. Энэ нь болохоор ерөөсөө байгалийн тэр одоо процесс гэж хэлж болно. Одоо эмэгтэйчүүд энтэй бол маш их эвлэрэхэд хэцүү. Яагаад гэвэл нийгэм бид нарыг одоо ийм зүйлд сургаагүй, ийм зүйл байдаг шүү гэж хэлээгүй. Бүгд л ингээд одоо тий амьдрал дээр гарахаараа бүх зүйл сайхан болдог, романтик байдаг гэж боддог бол хин ч амьдрал бодит байдал дээр өөр байдаг шүү гэж хэлж байгааг болохоор энийг эмэгтэй хүн бол хизээч хөлөмшөөрөж авч чадахгүй салах хэмжээнд үрдэг. Зарим ухаалаг хүмүүс нь болохоор нэг нэгнийгээ уучлаад хамтдаа амьдардаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө хууралт явагддаг гэсэн үг. Тэгээд ямар ч ямар бүрсүүлэлт ингээд гэр бүлийн юу өөрчлөлт явагдчихлаа. Тэгээд зүгээр л далд ухамсар ярих гэсэн бол тэгээд далд ухамсар дотор эго супер эго гэж байдаг. Тэгээд энэ ч тэр хүсэл сэтгэл хөдлөлүүд бүгдээр өөрийн гэсэн эрчимтэй байдаг. Хүсэл гэдэг зүйл байдаг. Тэр хүслийг дарж яахгүй, зөв захин зохицуулж яахгүй бол биелүүлж яахгүй бол биелүүлж чадаагүй бол эрүүлэр тэрийг болиулж яахгүй бол одоо маш л олон төрлийн зүйл үүсдэг гэж хэлж болно шүү дээ. Одоо би донтолтыг ч ярьлаа тий. Эр хүн ямар байх ёстойг ч ярьлаа. Айгүй олон зүйлийг ярьсан гэж найдаж байна. Тэгээд одоо ерөнхийдөө бол энэ яриагаа ингээд өндөрлөе. Тэгээд миний яриаг та нар бүтэн сонсоод авах зүйлээ аваад таалагдсан тодорхой хэмжээнийхөө 10% ч гэсэндээ таалагдсан бол намайг дахиж би иймэрхүү олон төрлийн зүйлийг ярьж болно. Тэгээд дараагийн сэдвүүд бүгд нээлттэй байгаа. Амьдралын талаарч ярьж болно, үйлчлэлийн талаарч ярьж болно, маш олон зүйлийн талаар ярьж болох учраас миний YouTube хаягийг subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. Тэгэд би маш хурдан 100k subscribe хүрэх зорилготой байгаа учраас намайг дэмжиж өгөөрэй гэж би танаас гуйж байна. Тэгээд та нарт таалагдсан бол share хийхээ мартаа. Тэгээд дараагийн имчилгээ үзээрэй.